Та өмнөх амьдрал болон хойд нас байдаг гэдэгт итгэдэггүй. Нэг л өдөр хүүхэд чинь өмнөх амьдралдаа хэн байснаа ярьж эхэлбэл танд ямар санагдах вэ? Sloth Corner байна. Маш хачирхалтай бодит түүхийн талаар ярих гэж байна. Джеймс Ленингер бол Америкийн нэгдсэн улсын Луизиана мужийн Протестант гэр бүл Брюс ба Андре Ленингер нарын хүү юм. Джеймс 2 настайгаас эхлэн өөрийнхөө өмнөх амьдралыг сандаг тухай эцэг ихтэй ярихад тэдэнд эхлээд итгэмээргүй санагдсан ч удалгүй бүх зүйл өөрчлөгдсөн. Тэрээр өөрийгөө дэлхийн 2 дугаар дайнд ам үргэцэн тэнгисийн цэргийн нисгэж байсан гэж хэлдэг. Ленингерийн гэр бүл олон телевизийн нэвтрүүлэгт оролцож энэ талаараа ном хүртэл бичсэн байдаг. Ингээд бүгдээрээ Джеймс Ленингерийн хачирхалтай түүх рүү орцгоё. 2000 оны 5 дугаар сард Джеймс шүн болгон уйлд сэрдэг байсан. Ээж нь өрөөнд нь ороход тэр орон дээрээ дээшээ харан хөвтөж, гараа зангидж, агаарт цохиж байсан. Яг л ямар нэг зүйлээс гарах гэж оролдож байгаа мэт харагддаг байсан гэж ээж нь хэлдэг. Джеймс 2 настайдаа эцэг ихтэй маш хачирхалтай зүйлсийг хэлж эхэлсэн. Ингэж хэлэхдээ онгоц унсан, гал давтсан, жаахан хүүхэд гарчдаггүй байна гэж хэлдэг. Ингэж хэлэхдээ тэр яг нялх байхдаа хийдэг байсан хөдөлгөөнөө давтдаг байсан. Эцэг их нь юун талаар ярьж байгааг илүү сонирхон асууж, тэр жаахан хүүг хэн гэдэг байсан бэ гэж асуухад тэр өөрийгөө гэж хариулдаг. Чиний онгоцонд юу болсон юм бэ гэхэд унсан, гал авалцсан гэдэг. Яагаад онгоц чинь унсан юм гэхэд буудулсан гэж хэлдэг. Хэн буудсан юм бэ гэхэд Япончууд гэж хэлсэн байгаа юм. 2 настай хүүхэд дэлхийн 2 дугаар дайнд Япончууд оролцсныг мэднэ гэдэг бас л сонин. Ингээд эцэг их нь хүүгээ яаж энэ талаар мэдсэн талаар гайхаж хүлээж авдаг. 2000 оны 8 сарын 27-нд Джеймс мөн адил хачирхалтай зүйлийг ярьдаг. Ингэж ярихдаа эцэг ихтэй хандаг өөрийнх нь онгоцыг далайн тэнгисийн хүлэг онгоцноос хөөргсөн гэж хэлдэг. Тэгж хэлэхэд нь аав нь тэр онгоцны нэр юу байсан бэ гэж асуудаг. Джеймс Натома гэж хариулдаг. Энэ талаар сонссон аав нь интернетээс хайж байгаад USS Natoma Bay хэмээх нэртэй нисэх онгоцыг тээвэрлдэг хүлэг онгоц болохыг нь олж мэддэг. Дэлхийн 2 дугаар дайны үед номхон далайд байрлаж байсныг нь мөн мэддэг. Ингээд хүүгээ худлаа яриаггүй байж магад хэмээн бодож ярьж хэлж байгаа зүйлсийг нь тодруулан асууж интернетээс болон өөр олон суугаар хайж мэдээлэл цуглуулж эхэлсэн байгаа юм. Удалгүй тэд Джеймсээс чи өөр хүн санаж байна уу гэж асуухад тэр Жак Ларсон гэж хэлдэг. Аав нь мөн л судалгаа хийж USS Natoma Bay хэмээх нисэх онгоц тээгч хүлэг дээр Жак Ларсон гэдэг нэртэй бодит нисгэгч байсан гэдгийг олж мэддэг. Тэр үед Жак Ларсон амьд байсан бөгөөд гэр бүлийнх нь түүнтэй холбогдож ярилцсан юм. Тэрээр Джеймс Хьюстон үнэхээр Натома Бэй дээр алба хааж байсан. Өөрийн нүдэн дээр нь онгоц нь буудуулж унаж байсныг нь дурссан байдаг. Джеймсийг 3 настай байхад аав нь 1945 оны Иво Жимагийн тулааны тухай зурагтай ном үзүүлж байжээ. Тэр номон дээр агаараас авсан зураг байсан бөгөөд Иво Жимагийн дээр Субаричи уул тод харагддаг байна. Джеймс уг зургийг зааж миний онгоц эндэл унсан, тэнд намайг бууцсан гэж хэлдэг. Аав нь энэ талаар судалж байгаад 1945 оны 3 дугаар сарын 3-нд нисгэгч Джеймс Хьюстон Жуниорын онгоц Иво Жима арлын ойролцоо Чичижима арлын дээр буудуулж хосолцсныг нь мэддэг ба тэр үед ганц л нисгэгч ниссэн нь тухайн үед 21 настай байсан Джеймс Хьюстон Жуниор байсныг нь мөн мэддэг. Энэ нь Джеймс Ленингерийг хэлсэн газар цаг хугацаа байршилтай бараг яг таарч байгаа юм. 3 настай хүүхэд Иво Жима Субаричи уул Японы арлуудын байршлыг мэдэх ямар ч боломжгүй. Түүхэн зураг тулааны газар нутгийг тодорхойлж чадсан нь судлаачдын хувьд өнгөрсөн амьдралын санах хой байж болзошгүй гэдэг нотлогооны нэг болсон юм байна. Джеймс 3 орчим настайгаас эхлэн нисэх онгоцны тулаан онгоц агаарт шатаж байгаа дүр зураг бүхий зургуудыг байнга зурдаг байсан. Хамгийн хачирхалтай нь Джеймс өөрийн бүх зурагнуудаа Джеймс 3 гэж гарын үсэг зурдаг байсан. Эцэг их нь анх үүнийг анзаарахдаа энэ зүгээр хүүхдийн тоглоом юм болов уу гэж боддог байсан байгаа юм. Гэвч дараах гайхалтай баримт ил болсон. 1945 онд Иво Жимагийн дэргэд амиа алдсан нисгэгчийн нэр бол Джеймс Хьюстон Жуниор.
За Junior гэдэг нэр нь 2 дугаар Джеймс буюу Джеймс 2 гэсэн утгыг харин Джеймс Ленингер бол түүний дараагийн 3 дугаар Джеймс байж болзошгүй гэж үзвэл Джеймс 3 буюу 3 дахь Джеймс гэж өөрийгөө тодорхойлж байсан нь маш гүн гүнзгий утга агуулгатай байдаг. За энэ байдлыг судлаачид тайлбарлахдаа жирийн 3 настай хүүхэд гарал үүсэл, үед амжсан нэршил гэдэг ойлголтыг мэдэх боломжгүй. За Джеймс 3 гэдэг нь түүний дотоод ухамсарт өөрийгөө 3 дахь Джеймсээ гэж ойлгож байсныг нь илтгэсэн гэж таамагладаг. Джеймсийн гайхшруулалт дуусаагүй. 3 настайдаа хувцсны шүүгээгээ яг л нисгэгчийн бүхээгийг маш нарийн зөв байрлалтаагаар засаж тавьсан байдаг. Эцэг их нь хэлэхдээ бидний хинэн ч ийм үг зааж байгаагүй, бид цэргийнхэн биш шүү дээ гэж хэлсэн байдаг. За энэ байдлыг судлаачид нь ердийн хүүхдийн төсөөллөөс хэтэрсэн бодит хүний амьдралтай маш нарийн тохирч байгаа нь дахин төрөл байдаг хэсэг талаар сонирхол маргааныг дэгдээсэн байдаг. Эцэг эхийнх нь бас нэг санаа зовж байсан асуудал бол Джеймс үргэлж дайны сэдэвтэй хар дарсан зүүдийг зүүдэлсээр айцтай байгаад байсан. За тэд Карл Боман гэдэг дахин төрөлтийн талаар ном бичсэн эмэгтэйд хандаж зөвлөгөө авсан байдаг. Карл Боман ээжтэй нь хүүгийн хэлж байгаа зүйлсийг үнэн байсан гэж хүлээн зөвшөөрч, за ингэж байгаагаа хүүдээ итгүүлж тэр даруй дайн осол үхлийг болж өнгөрсөн зүйл хэмээн итгүүлэн аюулгүй болсон талаар хүүдээ хэлж ойлгуулахыг зөвлөсөн. Зөвлөгөөгөөр нь дагаж хийснээр байдал сайжирч ингэснээр Джеймсийн зүүд багасч тайвширч эхэлсэн байгаа юм. Тэд мөн Джеймс Хьюстны цор ганц гэр бүл болох эгч Энтэй холбоо барьж уулзсан байдаг. Эн эхэндээ итгээгүй ч Джеймс Хьюстэн Эн хоёрыг мэдэж болох зургийн талаар бяцхан Джеймс асуудаг. За санаанд оромгүйгээр тэрхүү зургийг Эн болон Джеймс Хьюстны ээж өөрийн гараар хүүхдүүдтэй зурж өгсөн зураг байдгийн байна. Энэхүү зургийг Эн бяцхан Джеймст биелэглэж болж буй зүйлд маш их догдуулж итгэхээс ор аргагүй болдог. За Джеймс тэрхүү зургийг одоо болтол нандинан хадгалдаг байна. За мөн бас л нэгэн гайхшруулах зүйл болдог. Джеймст аав ээж нь 3 шинэ G.I. Joe тоглоом худалдан авч өгдөг. Эцэг эхийн түүнээс эдгээр тоглоомнуудад ямар нэр өгөх вэ гэж асуухад Джеймс шууд л бодлогүйгээр Билли, Уолтер, Леон гэж хэлдэг. За эцэг их нь маш их гайхаж эдгээр нэрс жаахан хүүхэд шууд хэлэхэд боломжгүй дээр үеийн нэр байна гэж бодсон тул яагаад эдгээр нэрийг сонгосон талаар нь асуудаг. Джеймс хариуд нь маш тайвнаар тэд намайг тэнгэр тугтаж авсан хүмүүс гэж хариулдаг. Ингээд эцэг их нь шууд интернетээр судалж Джеймс Хьюстон Жуниорын хамт алба үүрэг гүйцэтгэж байгаад ам үргэцсэн хүмүүсийн нэрсийг нь шалгаж үзсэн байгаа юм. Үнэхээр тэр нисэх ангийн багийнхны нэрийн чагсаалтад Билли Филлер, Уолтер Дивлин, Леон Стивенс гэх мэт нэртэй нисэх хүчний нисгэгчид байсан. За мөн тэдний ам үргэцсэн хугацаа Джеймс Хьюстны өвхлээс өмнөхөн байсан нь бүр цочирдмоор зүйл байдаг. За нэмж хэлэхэд Джеймс Ленингерийн түүхийг онцгой болгодог нэг зүйл нь интернетийн эрийн үед болсон явдал учраас түүний хэлсэн олон мэдээллийг эцэг эх нь болон судлаачид интернетээс шалгаж батлах боломжтой байсан явдал юм. Бас нэгэн хачирхалтай зүйлийг Джеймс 4-5 нас орчим настай байхдаа ээж авдаа хэлдэг. Би таныг бас ээжийг хаваад байх ягаан байшинд олсон. Та хоёр сайн эцэг их болох хүмүүс гэж би бодсон гэж хэлдэг. За Джеймсийн эцэг их нь яг үнэндээ баал сараа хаваад өнгөрүүлсэн. Тэр үед байрлаж байсан зочид буудал нь үнэхээр ягаан өнгийн пасаадтай байсан. За тэгэхэд Джеймс нь өөрөө төрөөгүй мэдээж тэр талаар мэдэх ч ямарч боломжгүй байсан. За энэ талаар аав ээж нь дурсан ярьдаг. Түүний хэлснээс үзвэл төрхөөс өмнө ямар нэгэн ой ухаан эсвэл сүнсний төлөв байдал байхдаа эцэг эхээ Хавай дэх ягаан өнгийн зочид буудалд байх үеэр нь ажиглаж сонгосон мэтээр ойлгогдож байгаа юм. Джеймс Ленингер ойролцоогоор 6 нас хүртлийн өмнөх амьдралынхаа тухай маш тод нарийн дурсамжуудыг санаж байсан. За түүнийг 6 нас хүрмэгцэн Японд Джеймс Хьюстон Жуниорын онгоц унсан газарт бяцхан Джеймсийг авч очиж дурсгалын ёслолыг зохион байгуулсан. Одоо өнгөрсөн амьдралаа явуулж жинхэнэ Джеймс Ленингер байх цаг нь ирсэн гэж хэлдэг. За Джеймс Хьюстны дурсгалд зориулж цэцэг өргөдөг. За Джеймс энэ үеэр маш ихээр уйлж гашуудаж эцэст нь өнгөрсөн амьдралаасаа салах ёс хийсэн байдаг. Эцэг эхийнх нь хэлснээр тэр өдөр замнаас буухтаа арай өөр болсон. За яг л хүүхэд шиг илүү амар тайван болсон мэт санагцсан гэж хэлдэг байна.
Судлаачид Джеймсийн тохиолдол бол дахин төрөлтийн магадлалыг нотлох баримтын нэг мөн талаар өөр нэг онол болох санааны цөөрөн буюу хүн нас барах үед тухайн хүний дурсамж, сэтгэл хөдлөлийн багцууд, энергит мэдээлэл болон үлддэг байж болно. Тэдгээр нь тодорхой нөхцөлд хүүхдэд шингэж мэднэ гэсэн онол таамгуудыг төвшүүлсэн байдаг. Джеймс Ленингерийн кейс бол баримтаар нотлогдсон, барууны ертөнцид бүртгэгдсэн дахин төрөлтийн онцгой тохиолдлуудын нэг юм. Түүний хэлсэн үгс, зурсан зураг, мэдлгүүд нь судлаачид болон олон нийтийг гайхшруулсаар байгаа бөгөөд шинжлэх ухааны үүднээс тайлбарлахад хүндрэлтэй хэвээрээ байгаа юм. Та энэ түүхийн талаар юу гэж бодож байна? Джеймс үнэхээр Джеймс Хьюстон байсан гэж та итгэж байна уу? Эсвэл энэ бүгд санааны цөөрөн бүр төсөөлөл байсан гэж бодож байна уу? Хэрвээ танд бас хүүхэд байхдаа сонин зүүд эсвэл өнгөрсөн амьдралын дурсамж байсан бол хуваалцаарай. Ингээд дараагийн сонирхолтой түүхээр уулзцгаая.